Яасан бацхан уу. Хэдэн өдөр ер нь айгүй лайв хийдэг болчихлоо шүү дээ. За энэ хүмүүс орж ирээгүй байгаа. Өөртөө ярьж байгаа. Галзуурч хөдөө те. Ногоод ч их орж байгаа. Гэтэ дараа нь хүмүүс их үздэг юм билээ. Одоо үз хэмжээгөө бас дараа нь нөхөд үздэг юм билээ. Лайв үздэг олон хүмүүс надтай тааралдаад тэгээд айгүй надад халуун дулаан үгсээр ингээд их урам өгсөн. Баярлж байгаа. Талбай дээр чагсаал дээр тааралдаад. Айгүй тийм мэдрэмж авах гоё гэдэг юм байна. Тэр их сэтгэлд дулаахан үеиг байдаг юм байлээ. Тийм. Ерөнхийдөө оюун эрдэнэт л яг огцорхон тодорхой болцсон байсан л да сүүлийн 7-8 хоног 10 хоногийн хугацаанд. Ер нь тэр ялаа гэж хэлэхээс л өмнө огцорхон тодорхой болж гисэн тийм. Яаж тодорхой болсон бэ гэхээр нэг том хөдөлгөөнгүйсэн бул харч болоо хөдөлгцсөн бохгүй. Тэр анхны жагсаалын дараа яг тэр үед нөгөө нөхөр юунд явж ирсэн шүү дээ. Өмнө говьд нөө хэд холболтынхаа төмөр замын нээлтийг хийгээ явж ирсэн. Тэр үедээ нөхөр их сандраад асуудал их төвөгтэй болоод байгаа. Засгийн газрын хуралдааны хийж чадаагүй шүү дээ. Тэр үеэс эхлээл ер нь бол чулуу хөдөлсөн. Тэгээ яг энэ бол шинэ цагийн эхлэл. Огцор хамархан жагсаал бол нэг шинэ цагийн эхлэл байхгүй. Ер нь одоо ингээд бид нар яг би бас нэг лайв бас нэг хийж байсан зүг юм байна гэж бодоод байгаа. Энэ улс төр нийгмийн онолын талаар бид нар айгүй бага ярьдагаас болоод тэрнээсээ болж одоо нөгөө худлаа ярьдаг худалч, хулгай хийдэг хулгайч, тийм лөөрчдөд итгэл өгöd идэг. Тэднийг ялгаж салгаж таньж чаддаг байхгүй. Тийм болохоор лайв хийжсэн зүг юм байна гэдэг тийм бодол бол надад байгаад байгаа. Одоо оюун эрдэнэ огцсноор бол ингээд нөгөө шинэ юмны эхлэл байхгүй. Одоо ингээд бүх юм ингээд гоё болчихж байгаа биш. Тийм болохоор дараа одоо яах ёстой юм бэ гэдгийг одоо ярьж эхлэх гэсэн. Тийм болохоор бид нар дараагийн алхамд болохоор Монгол улстай бол одоо тийм үжил санааны улс төрийн онолын шинэ орчныг бий болгохын төлөө за Халтмаагийн Батулга гэдэг хүний дамжиж орж ирсэн Оросын тий өнөөдрийн фейсбુકийн аврах том төслийг анх удаа саарамжуулж чадлаа. Энэ бол зогссон гэсэн үг бол дээрээс биш. Энэ төсөл бол Монгол улсыг маань бүхэлд нь авилгал хийх хахуул тий худал хуурмаг тийм ертөнц болгож хуургаж штэ. Хувилдаанаар бүх асуудлыг хувилдаанаар шийддэг. Улс төрийн орчинч төр, бизнесийн орчинч төр бүхэлдээ бид нар ийм хурдл руу явж ирсэн байхгүй. Энэ өөрөө ёроолгүй байсан. Тэр ёроол руу орох юм бол тэнд ёроол нь байхгүй. Даш уналт нь үргэлжлэнэ. Яваалаа. Уналтын ёроол гэж юусоо байхгүй. Хамгийн аимшигтай тэр уналтын дотор монголчууд тасаад амьдарч эхэлнэ. Хамгийн эмгэгтэй тийм байсан байхгүй. Монголчууд нөө тасан цогцох чадвартай дэлхийд даяар ингээл монголчууд очил амьдрал ажиллаад явж байгаа. Хааж ицсэн монгол хүн амьдрах чадвартай юм. Энд тасж байгаа хэлбэр байхгүй. Цогцох чадвартай. Тэгээ яг энүүгээрээ бид нар энэ дарангуул тасах магадaltaйсэн байхгүй. Одоо өнөөдрийн ингээд худал хулгай дээрмийн аимшигтай том ингээ үргэлжилсэн 10 гаруй жилтэй. За ер нь бол одоо улс төрчдөд улс төр судалдаг хүмүүс маань за манай Чинбатахаас гадна ингээл те Сусрамгой Батуулах тэр мэд сайхан гой тэр ингээл яриад бичээлдэг байсан. Тэгэхдээ 2010-ад оноос ер нь Оросын Кремлийн том төслүүд эхэлсэн байна гэж. Би бол тэрнээс жоохон өмнө ихсэн шаарддаг байхгүй. Ягаад сонио оржсэн бэ гэхээр 2006 оноос ер нь бол Кремльд шинжилтүүд хийгдсэн байхгүй. Аюу том өөрчлөлтүүд. Ямар шинжилтүүд хийсэн гэхээр Кремль Путин хүчээ авч ирсэн. Путин хүчээ авахдаа хамгийн түрүүнд тэгэхээр яг энэ эрх мэдлийн хуулийг хомжиглсан байхгүй. Тэгээ хуулиар хийгээдсэн. Тасраад байна. За уучлаарай сүлжид тасраад байна. Тэгээ энэ эрх мэдлийн хуулийг төвлөрүүлэх
Өөрөө аюулгүй аюултайсан байхгүй. Жишээ нь Путин яаж хийсэн гэхэл 2007 онд шүү дээ. Оросын холбооны улсын нөгөө мужуудын нөгөө байсан бүх губернаторуудыг нэг шинийн өдөрт бүгднийг барьцлах хийсэн байхгүй. Одоо энэ Facebook-ийн бид нар нөгөө заримдаа Оман гэж нэрлэдэг. Энэ бол албаагчтай нэрлэдэг байхгүй. Facebook бол байгуулгын. Тэгээ Facebook болохоор бүх мужуудын губернаторуудыг нэг шинийн өдөрт бүгднийг барьцлага хийгээд. Тэгээ тэрийгээ болохоор аимшигын том ингээд тэгээ Оросын олигархуудтай тэмцэж. Олигархууд гэдэг нь болохоор эртний грекээс гаралтай үг шүү дээ. Олигархопол засаглалын тухай ойлголт байхгүй. Нэгсэндээ төр хувийн ишил гимтэргүүд ингээд хамтарсан мафийн нэгдэлт бас олигархопол гэдэг. Цаашаа зарим газрууд одоо картел гэж нэрлэж байна тийм. Америкт бол маф гэж нэрлэж байна. Оросд бол олигархууд гэдэг. Олигархополын засаглалын тухай ойлголт байсан. Тэгэд энэ үйлдэлийг хийж явахдаа Путин иргэдээс аврах том хөндлөл авсан. Маш том. Тэ. Яг Оросын нийгэм бол бүхэлдээ тухайн үед нийгэмдээ итгэх уур амьсгалаа алдаж эхэлсэн байсан байхгүй. Ягаад гэжсэн гэхээр маш их том гэмт хэргийн бүлэглэлээр хоорондоо алцаад тагсан Оросууд. Нөгөө хуулиар асуудыг шийдэхээ болоод шууд хүчирхийллийн хэлбэрээр асуудыг шийдэжсэн. Тэр тухайн цаг үед Оросууд. За тэр хүчирхийллийн хэлбэрээр явж байгаа чинь сунзангийн хэлбэр рүү орно. Нэг нэгнийхээс бизнесийн булаагч гэдэг юм уу их мэдлэг булаах аргачлалууд нь дандаа хүчирхийлээр харагдсан. За тэр сүүлд одоо энэ Путиний засаглалын талаар ингээд гаргасан хэд хэдэн номуудыг бас унших хэрэгтэй юм байна. Тэр номууд дээр яг тэрийг яаж хийж исэн тухай ингээд задлаа гарцсан гэдэг. Яг яаж хийгээд исэн, ямар аргачлалаар явуулдсан. Тэгэхээр нөхөр бол өөрөө Путин чи өөрөө нөгөө Facebook-ийн гарал өгшөлтөй хүн шүү дээ. Өөрөө нөгөө тагнуул байсан байхгүй. Тэгэхээр тэр хуучин Facebook, KGB, NKVD тэр ерөөсөө устж үгүй болоогүй байсан. Тэр орон заагаараа ашиглахдаа энэ тэмдгүү мафуудыг хамгаалагдсан байхгүй. Тэгээ их мэдлэлтэр байсан тухайн одоо орон нутгийн их мэдлэлтэй байгаа юм уу? Бусад ингээд янз янзын их мэдлэлтэй байгаа хүмүүсийг хинч болгож гутаанд оромжлох ажиллагаануудыг Facebook өөрөө хийжсэн. KGB тий. Аимшигтайгаар хийсэн байхгүй. Одоо яг манад болохоор хууль шүүх цагдаа прокурор руугаа дайраад идэг үзэгдэл явуулсан шүү дээ. Энэ болдгоо маа гэж ярьсан байхгүй. Тэр чинь одоо ингээд эхний ээлжинд нэгдүгээр даваагаад авцсан учраас энийг ярих одоо цаг нь эхэлсэн. Одоо ярьж эхлэх хэрэгтэй байхгүй. Тэгэд энийг бол бүр өшөө дэлгэрүү задлж ярих хэрэгтэй. Тэгэхээр энэ иргэнийг нийгэмд итгэх итгэлийг алдуулж явахдаа зэрэгцээ ард хударгаар нь их мэдлийн төвлөрлийг ингээд усааддаг. Их мэдл ингээд л аваарад байдаг. За тэгээд хүсэн хүсээгүй нөгөө Оросууд шалгаа байхгүй, Монголууд шалгаа байхгүй нэг юм тэмүүлж эхэлнэ. Хүчрхэг өдөртөгчүүд тэмүүлж эхэлдэг байхгүй. Энэ хүчрхэг өдөртөгч бол өөрөө аимшигтай том мангас болж хөрнө. Ялангуяа Монголд. Одоо Оросд бол тэгсэн байгаа шүү дээ. Тэгэд ийм зүйл болохч байсныг нь сая оюун эрдэнэ огцорсноор зүгээр торомжлуулж байгаа, удаашруулж байгаа хэлбэр. Энэ дуусаагүй байгаа. Одоо Халтмаагийн Батулгыг бид нар шоронд нь явуулах хэрэгтэй. Энэ хүний хийсэн бузар булаа аимшигтай байгаа. Энэ хүний оролцоогүй, бохирлоогүй нэг салбар байхгүй Монголд. Өнөөдөр оюун эрдэнэ огцорж байгаа Монгол ардын намын дарга огцорж байгаа биш шүү дээ. Өнөөдөр Халтмаагийн Батулга огцорж байгаа байхгүй юу? Яг бодитоор Монгол ардын намын дарга Халтмаагийн Батулга гэдэг хүн одоо огцорж байгаа. Одоо энэ Халтмаагийн Батулга гэдэг хүнээр дамжиж явж исэн Монголын улс төр нийгмийг бохирдуулж исэн аврах том сүлжээ нуран унах эхлэл нь одоо тавигдах гэсэн. Тийм болохоор бид нар маргаашнаас нөгөөдрөөс ингээд ерөөс цаг алдахгүйгээр авилгатай тэмцэх газраас прокуроруудаас тэгээд хуулийн байгууллагуудаас энэ хүний асуудлыг нэхэх ёстой, шаардах ёстой. За тэгээд энэ хүнийг бүрэн эрхийн хатгал төдөлзүүлж чадах юм бол энэ бол Монголд бол ёстой аюул том оюун эрдэнэ огцорсноос том ялалт болно. Энэ бол хамгийн том ялалт нь одоо эхэлнэ. За энэ бол ялалт биш. Энэ бол зүгээр эхлэл. Зүгээр л эхлэл. Тийм болохоор одоо Халтмаагийн Батулга гэдэг Монголыг хорлдог тий. Яг шууд хэлэхэд бол энэ бол Оросын холбооны улсын тухайн Facebook
Өнөөдрийн тухайн КГБ өнөөдрийн Facebook-ийн гүйцэтгэгч байхгүй юу? Би энэ хүн гүйцэтгэгчийн ямар ажил хийж ирсэн гэхээр Монгол улсыг Оросын хараад дагуур улс болох, нөлөөний улс болох, цаашлаад баг Хятадын ч нөлөөний улс болох магадaltaй бол энэ үйлдэлүүдийг хийсэн маш их хэмжээгээр байсан. Одоо Монголд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа айгүй маш олон хуулиуд энэний суурь болсон, дэвсгэр нь болсон, бэлтгэлдээд бэлэн болсон гэсэн. Энэ хуулиудыг өөрчлөлт засах хэрэгтэй. Тийм болохоор сайн цагийн эхлэлийг эхэлж энэ залуучууд эрх чөлөөгөөр дамжиж Монголд энэ сайн цагийн эхлэлийг тавьж чарлаа. Одоо бид хэрвээ энэ зүйлийг хийж эхэлж чадах юм бол Монгол улс одоо тийм өөрөө өсрөнгөө хөгжил рүү явах зам руу орно. Монгол улсад ирээдүйн Монгол улсад энэ улс төрийн бохир булаа бузар тийм нийгэм заваарж байгаа бузар булаа болж байгааг ярих биш. Бид нар хөгжил дэвшил ярьдаг болно. Тэгээ хүн төрөлхтний сайн сайхныг ярьдаг болно. Тэрийг Монголдо яаж нутагшуулах вэ? Бид юугаараа эдрээс хоцрохгүй юугаараа илүү байх вэ гэдгээ ярилцдаг тийм шин цаг руу орж эхэлнэ. Улс төр бол тийм бохир зүйл биш байхгүй. Тэ одоо энэ цаашдаа энэ хүмүүс жагсаал цуглаанд оролцсон. Одоо энэ айц хүч арилна. Өмнө нь бол хүн цэрэг цагдаагаас айгаад ирсэн биш үү? Жагсаал цуглаанд хүмүүс орхосоо айгаад дүүсэн чинь. Жагсаал цуглаанаар дамжаад тэнд хүчрхийл үлдэгддэг байсан. Гэмт хэрэг хийдэг байсан. Зам хааж бол бусдын амгалан тавин байдлыг алдагдуулдаг байсан. Эмх замбраагүй байдал үүсгдэг байсан. Тэрнээс нь хүмүүс хохирдог байсан. Дараад нь яасан мэддэггүй маш олон хүмүүс тий хууль хүчний байгууллагын хараанд ордог. Өөртөө хууль зөрчснөөсөө болоод хууль зөрчихгүй амгалан тавин байдлаар үжил бодлоо илэрхийлээд тууштай явж чадвал амжилтанд хүрдэг юм байна. Эвлэлд нь нэгдэж болдго юм байна гэдгийг сая залуучууд харуулчихж байгаа. Яг энэ жишгээр дараагийн ээлжинд Монгол бохир улс төрчдөд тэмцэх боломжтой байхгүй. Одоо энэ 126 гэдэг бүгдийг харах хэрэггүй. Энэ бол тэнэг яг бодиттой фактически ямар хүмүүс ямар асуудал үүссэн бэ гэдгийг тэр дээрээ гаргаж ирж байгаад тий тэрийг нь дамжиж бид нар хууль хүчний байгууллагаараа дамжиж улс орныхоо амгалан тавин байдлаар амгалан тавин амьдрах орчноо өөртөө бүрдүүлдэг. Ер нь бол улс орныг хөгжүүлдэг гэдэг ойлголт бол байхгүй. Тий зүгээр иргэнийг өштэй хөгжих боломжийн нэг тухай ойлголт байхгүй. Би улс орныхон тухай юу ч хийх үрггүй. Яг тэр шиг таач гэсэн үрггүй. Та өөрийгөө сайн авч яв. Энд чинь улс орноо хөгжүүлж байгаа хамгийн том үйл хэрэг чинь байхгүй. Таныг өөрийгөө сайн авч явах чинь гай болоод байгаа чинь энэ улс орныг сүрүүлж байгаа хэлбэр байхгүй. Хинч таныг хөгжүүлэх ямар ч улс төр эдийн засагч эсвэл энэ засгийн газар эрх мэдэлтэн таныг биш үү те хөгжүүлэхгүй. Бидний тийм юм тууртаарай. Тийм юм байдаггүй байхгүй. Тийм юм байдаггүй. Зүгээр хамгийн энгийн бодит боломжтой зүйл нь юу юм гэхээр таныг хөгжих гарцыг чинь битээ чөтгөр хаа. Хүн болгон өөрийгөө аваа явчихна. Хүн болгон өсөлт хөгжилт дэвшилтийн төлөө өсөлтөнд тэмцэлтэн. Энэ бол улс орныг хөгжүүлж байгаа хурдцсан. Улс орн ингэж л хөгждөг. Гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө оруулалт гэдэг ойлголт байхгүй. Нэг л ойлголт нь хөрөнгө оруулалт гэж ойлголт байна. Одоо бид нар ингээд нэр терминологоор хүртэл засах цаг болсон. Тэгэд энэ дэлхийн ертөнцийн дээр байгаа нэгдсэн үндэсний байгууллагатай бүртгэлтэй 190 гаруй улсад чинь тэгээ хамгийн бүх индексээр хараат бус индексээр 0 байдаг 187 байдаг улсын удирдлагч сая Монгол улс сая ирээд айлчлаад явлаа шүү дээ. Туркменистан гэдэг. Бид бол одоо 120 орчимд явж байгаа. Бид тэгээд 40 руу 50 руу 10 руу ордмоор байгаа байхгүй. Бүх индексүүдэд. Тийм индекстэй болоод эхлэхэд Монголд нь шүү дээ, хүссэн ч хүсээгүй авилгад үүсэхгүй. Хүссэн ч хүсээгүй таныг дарга удирдахгүй. Хүссэн ч хүсээгүй эрх мэдлээр дамжиж та амьдрах шаардлагагүй болно. Зүгээр л өөрийнхөө амьдралыг авч явдаг болно. Тийм боломжийн төлөө явах хэрэгтэй. Энэ бүх индексээр хамгийн тэргүүлэгч бүх улсууд чинь иргэдтэй л боломжийг олгодог байхгүй. Иргэдийн амьдрах орчинд битгий оролцсон. Тэр энэ Улаанбаатарын
дүүрэгт хаана амьдарч байгаагаа өөрсдөө шийддэг тэр амьдралын төлөө явах хэрэгтэй. Монгол улсын аль суманд амьдарч байгаа хаана амьдарч байгаа тэр хүмүүс өөрсдийнхээ амьдралыг өөрсдөө шийддэг тэр зам руу явах хэрэгтэй. Тэнд авилгал үүсэх боломжгүй байдаг байхгүй. 1 2 3 жил эсвэл 5 10 жил жоохон хэрүүл гаргадаг. Нэг өмнө санаж байгаа болно шүү дээ, тий. Их олон хамаатан садантай хүмүүс нь сумын засаг дарга болоод дийлдэхэ байлаа гэдэг ховж үүд их гардаг ус. Энэ зүгээр л яриа байсан бохгүй юу? Энэ цаашаа дахиад боломж нь олох хэрэгтэй байсан. Хамаатан саднараа дамжиж тэддэг тийшээ явж чадахгүй. Яагаад гэвэл тэр хууль эрх зүйн орчнуудыг хийгээд өгчих юм бол хамаатан саднаас ичин харина. Эргээд тулгаа ихээсээ ичин. Тэнд хяналт тавьж чаддаг байхгүй. Иргэдний шууд хянана. Тим нийгэм зүй бид нар явах хэрэгтэй. Өнөөдөр хоолны хордлого тэгээ нэг цайны газар идчихэд гомдол гаргахлаа. Нөө цайны газрын төр ирээ торгочдөг байхгүй. Би бол нь хортцсон шүү дээ. Тэ? Миний хохирлыг барагдуулах тухай ойлголт байхгүй. Энэ нийгэмд чинь. Тэр одоо тэр нөгөө цайны газрыг торгонгуудаа дундаас нь чавшаад байгаа байхгүй. Тэгсэн мөртлөөс хохирогч нь нөгөө нөхөр оюун бот тий хохирлыг барагдуулдаггүй. За ингээд зам дээр явж хагаад тий автозамын газар ч юм уу, нийслэлийн газар ч юм уу одоо юм тий юу тухайн хариуцлагчаас нь үүдэлтэйгээр зам тээврийн осол үүсдэг. Эсвэл машин нэвдэж хэмгэлдэг. Тэнд иргэний хохирлыг барагдуулдаггүй. Өнөөдрийн манай энэ байр орчин. Тэнд барагдуулах ёстой. Бид тийм нийгэмд явах ёстой. Иргэн хохирчод байна шүү дээ. Дахны замд одоо хүртэл барьж дуусаагүй байгаа 14 мега төсөл ирдэг хар дуракууд. Одоо хүртэл 8 жил болсон. Одоо 9 жил рүү орцсон юм чинь тий. Тэнд хичнээн олон хүн амьнасаа алдав. Тэнд хичнээн олон хүн өмч хөнгөөрөө хохиров. Тэнд хичнээн олон хүн эд эрхтнэрээ хохиров, гэмтэж бэртэв. Тэр хүмүүсийн хохирлыг хинч барагдуулаагүй. Бидний хүсэж байгаа очих ёстой нийгэм бол тэнд хүнийг л хохирлгүй болов. Хүний л асуудлыг шийд. Тэнд уул уурхай ашиглах гэдэг бол тэр хүнтэй л ойлголцсон. Тэгээ уул уурхай ерөнхий хууль нь өөрөө тийм заалттай байхгүй. Түүнээс нутаг болгонд тусдаа уул уурхай хууль байна гэсэн үг биш. Монгол улс нийгмийн улс учраас нэгдсэн нэг хуультай. Гэхдээ хамгийн ихний дэмжлэг орон нутгаас авна. Орон нутгаас дэмжлэг аваад гэх юм бол хөвсгөлийн фосфоратыг ашиглыг хөвсгчүүд ярина шүү дээ өөртөө. Даваа яаж ашиглах вэ? Хамгийн аюул хор хөнөөл багтаагаар яаж ашиглах вэ? Бидэрт ямар ашигтай, ямар өгөөчтэй гэдгийг ярьж эхэлнэ. Тэр өгөөж нь дамжаад улсаа хөгжүүлж идэг. Иргэн баян байх тухай ойлголт чи эндээс эхэлдэг байхгүй. Түүнээс ингээд бүх иргэдэд дарамтлж, үрийн хавханд оруулж, татвараар дарамтлцгаад яаж улс орныг хөгжүүлнэ? Таны төлөө явж байгаа, эх орныхон төлөө явж байгаа. Тэ яаж тэгж ярьж чадаад байгаа. Энэ логик нь таахгүй гоцтой. Иргэн чинь ингээд бизнес хийхлээр мангар олон зөвшөөрлийн алба орсон тий. Тэр цайны газар өсчин гоо сайхан алин чийсэн ялгаагүй. Караоке, ресторан, бар, саун одоо юу гэдгийг. Өөр ихний ээлжинд үйлчлэгээний салбарын ажил хийхэд л маш олон зөвшөөрлөлтөй тэр нь сар болгоно ч юм уу өдөр болгоно жил болгоно давтамжтайгаа сунгал. Тэгтэл яг өндөө тэр зөвшөөрлийн ардалт иргэн зориулагдсан ажил нэг ширхэж байгаагүй байхгүй. Дарга зориулагдсан сум. Тэгэхээр энэ нийгмийн тухай ойлголтыг хэдүүлээ дахиад ярилцсанаа. Энийг бүр задлж ярина. Маш олон юмнууд ярих юмнууд байгаа. Жишээ нь мэрэгжлийн хяналтын байгууллагууд яаж хяндгийг, иргэний хяналтын нийгмийг юу хэлээд байгаа, орон нутгийн бие даасан байдлыг юу яриад байгаа, засаглалын бие даасан байдлыг хэлбэрүүлж юу хэлээд байгаа, тий? Иргэн танид ер нь бол энэ нийгэмдээ оролцоогоо яаж нэмэгдүүлдэг юм. Энэ тухай бид нэр цаашдаа ярьдаг бол эрүүл мэндийн тухай ярих нь хамгийн аз жаргалтай хамгийн гоё юм. Тэгэд энэ зүйлийн үндэс суурь нь энэ бүх зүйлийн үндэс суурь нь өөрөө эрхчлөөний ойлголт шүү найзуудаа. Эрхчлөө бол агуу зүйл байхгүй. Агуу зүйл энэ хүн төрлөختний бий болгосон хамгийн гайхамшигтай агуу зүйл бол эрхчлөө. Эрхчлөө бол дур зоргоор тухай байх ойлголт биш. Эрхчлөө энэ цаа жагсаал дээр хараа үз. Эхлсэн цагаас эхлээд дуусна дуустлаа тэр эрхчлөө байсан байхгүй. Эмх замраагүй байдал уусахгүй тэр 50 замаар жагсаал цуглаан хийж явахдаа хин нэгэн үнд ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр үжил бодлоо илэрхийлдэг. Хизээч хүний бие талдж болохгүй. Тэр хүмүүсийн эрхчлөөг нь хүндлэх ёстой. Энэ бол гайхамшиг. Эрхчлөө бол өөрөө гайхамшиг. Эрхчлөөний ойлголтон дээр энэ ардчсан нийгэм чинь бий болдог. Энэ суурь нөхгүй. Ардчсан нийгмийн чинь суурь. Ардчсан нийгэм дотор төрөл бүрийн үжил бодолтой хүмүүс зэрэгцэн орчиж болдог. Социалистууд байдаг.
Тэ. За ер нь бол яг шулуухан хэлэхэд бол коммунист фашист хоёр энэ үжил санааг бол дэлхийд маш олон улс шууд хоригдсон, хуулиар хоригдсон, нэг сурталчилгааг хоригддог. Ер нь манайхд бол хоригдсон дээ. Яг үнэндээ бол. Тэгээд бусад ингээд үжил санаатай хүмүүс ингээд зэрэгцэн оршиж болдог. Улс төрийн намд бол эсэн бүсийн хүмүүсийн нийлдэх газар биш. Жишээ нь ардсан намын одоо ярина. Одоо ардсан намын энэ залуусын авчирж байгаа энэ хувьсгалын нуглаан дээрс нэг юм ойлгох ёстой. Тэр 2024 оны улсын хурлын сонгуул, 2024 оны орон нутгийн сонгуул дээр иргэд сонголтоо хийхдээ хилээдсэн бохгүй ардсан намд. Ойлгодог бол жишээ нь ганц төмөр ардсан намдаа худлаа яриагүйгээр яг тэр үйл санаагаар явсан бол 24 оны сонгуульд ардсан нам ялах байсан. Хангалттай ялах байсан. Иргэд яг юу хүсэж байгааг энэ эрүүл хүмүүс нь яриадсан бохгүй. Эрүүл нийгмийг хүсэж байна. Тэ эрүүл амьдралыг хүсэж байна. Энэ хувилдааны улс төрийг хүсэхгүй байна. Энийг сонгохгүй байна гэж хэлээдсэн. Ганц төмөр хангалттай намаач хуурсан Монгол улсын иргэдийг ч хуурсан. Өнөөдөр энэ залуучуудын ялалт бол дараагийн алхамд Монголын улс төрт юу хүсэж байгааг сайн маш тодорхой хэлж өгнө ш. Эрүүл улс төртөө болёо. Соёлтой нийгмийг бүтээе. Тэ энэ улс төр нийгмийг ийм хувилдааны шин чанараар ингэж хин нэгэн таалагдахын тулд юм уу хин нэгэн ашиг хонжоо олохын төлөө хийж болдоггүй. Тэгэд ийм юмнуудаа хэдүүлээ ярьдаг бол ардсан намаас одоо энэ нэг үзэл баримтлал нь ондоо хүмүүс гарах ёстой. Социал демократууд явах ёстой, социалистууд явах ёстой, тэр фашистууд гарах ёстой. Ардсан намд цэвэр барууны үзэл баримталтай хүмүүс байх ёстой. Тэр барууны үзэл санаатай хүмүүс биш тий. Эдийн засгийг авч хэрэгжүүлэх бодлогоо, эрүүл мэндийг авч хэрэгжүүлэх бодлогоо, Монголын хууль нийгмийн орчныг тий сайжруулах бодлогоо ярихдаа өөрийнхөө мэдлэгээр хоорондоо өрсөлдөх асуудлыг ярьж байгаа. Түүнээс ардсан нам дотор орж ичээд хүний өмч хөрөнгийг хураах тухай мэтгэлж болдоггүй. Хизээж болохгүй. Ардсан намын гишүүн та мөн л бол хизээж хүний өмч хөрөнгийн эсрэг, хүний хувийн өмч, хувийн эрх рүү энэ чөлөөт нийгэм лүү, энэ нээлттэй нийгмийн эсрэг юу ч ярьж болохгүй. Ардсан нийгэм дотор тэ гарч ирж байгаа хууль эрх зүйнүүд нь бүгдээ хувийн өмчийг хамгаалсан, чөлөөт эдийн засгийг хамгаалсан, нээлттэй нийгмийг дэмжсэн тийм л байх ёстой. Энд хүний эрхийг хамгаалсан тусдаа хууль үйлдвэрлэх тухай ойлголт байхгүй. Хүний эрхийг хамгаалсан тусдаа хууль хийгээд эхлэх юм бол хүний эрх ястаа жинхэнээс хязгаарлагдаж боомлогдож байдаг. Эрхчлөө өөрөө юм байдаг. Эрхчлөөг мэддэг хүмүүс гудамжинд нус цэрээ хаяхгүй, гудамжинд танхаарахгүй, гудамжинд хүмүүсийг элдв бусаар доримжлохгүй, гудамжинд машин тэргээ энэ тэнд хамаагүй замбраагүй тавихгүй бусдыг хүндэлдэг болно. Тийм болохоор бид нар эрхчлөөний яг суурьндээ суурилсан энэ ардсан нам маань одоо энэ зам руугаа явах ёстой. Энэ цагийг одоо эхлэх ёстой. Ган төмрөл огсоо огцорн. Гэхдээ ган төмөр огцороо зогсохгүйгээр сая хамтарсан засгаар дамжаад явсан. За Халтмаагийн Баттулгын Оросын Кремлийн төслийг ардсан намд ингээ оруулж ардсан намыг самарж исэн энэ бүх хүмүүсийг намаас зүгээр зайлуулна. Энэ хүмүүс энэ намд байх ёсгүй. Тэр хүмүүс зарим нь магадгүй жишээ нь Халтмаагийн Баттулгач өөртөө хувьдаа аяг бол намтай шүү дээ. Тэр аль нэг намаад төвчүүлэл явна гэж. Тэр шорон орондоо хуулийн бурууг нь нотлогдох юм бол би бол буруутай гэж хардаг. Тэр шорондоо явах ёстой гэж би хардаг. Тэгэхээр тэр өөр одоо энэ нэг одоо социалистууд өдр байна шүү дээ. Жишээ нь одоо манай энэ Халтмаагийн Баттулгын боол шахуу антөндөө энэ алтан гэрэлгээд энэ хүн бол ардын намдаа явах хэрэгтэй юм билээ. Энэ за туваан гэдэг ардын намдаа орчмор юм билээ. Ардын нам нь одоо нэг сайд мэд болгоно гэж Монгол улсад хэрэгтэй бол тэр нам юу хийх нь бидэрт хамаагүй. Манай ардсан намд бол юу хийх бидэрт хамаатай. Ярих хэрэгтэй. Бүх иргэдэд хамаатай. Монголчууд хамаатай. Ардсан нам өөрөө нээлттэй нам гэхгүй. Нээлттэй нийгмийн нээлттэй нам. Тэнд нууц юм байж болохгүй. Мэдээж яг бодлого стратегтэй холбоотой асуудлуудаа гаргахдаа цаг хугацааны зохицуулалттай гаргах хэрэгтэй.
Яг энэ шиг улс төрчин бол худлаа хийж болдоггүй. Бүхнийг бас яриад байх шаардлагагүй. Яг энэ шиг цаг хугацааны дараалттай хүмүүст ярьдаг байх хэрэгтэй. Харин худлаа ярьж ирээсээ болохгүй. Худлаа ярьсан л батлагдсан бол тэр улс төрч улс төрийн давцагаас шууд зайлж явах хэрэгтэй. Улс төрчид хариуцлага тооцно гэдэг чинь тэр шүү дээ. Улс төрийн давцангаас үрд толдохыг хэлж байгаа. Үрд зайлуулахыг хэлж байгаа. Түүнээс өөр нэгэн албан тушаал дээр ажил эхлэх тухай тэр нь төрийн оролцоотой ажилладаг тушаал. Эсвэл төрийн өмчийн компани ч юм уу эсвэл төрийн нэг ямар нэгэн ажил албан эхлэхийг хэлдэггүй. Тэгж болохгүй. Тэгээ хуваараа юу гэж явах нь хамаагүй. Эрүүгийн гэмт хэрэгний зөрчилтэй асуудал байх юм бол тэр эрүүгийн хариуцлага хүлээгээд явдаг л даа. Би тэгээд өнөөдөр энэ Огцрох амынхан жагсаалыг зохион байгуулсан дүүнэрээрээ үнэхээр бахархаж байгаа, баярлж байгаа. Яг үннээ хэлэхэд сүүлийн хэд хоног хамаг биемүүдүүд нь өвдөд явагдсан гэж халууратсан. Өнөөдөр талбаар очимаагүй тэгээд бас нэг ихнэр маань ч гэсэн бас уурлаад байгаа юм. Бие яваад. Жохон юм уугаад өвчин намдах юм уугаа явагдсан. Тэгээд өнөөдөр талбаар очихгүй. Тинчээ хүмүүс сайхан баярлаад гоё догдлоод ихний амжилт гаргасандаа баярлаа явж байгаа. Энэ бол хвчлээний амжилтын гараа. Тэгээд хүмүүс сайхан баярлах ёстой. Тэгээд цаашлаад энэ бурангуй гэмт хэргийн хүмүүс хуулийн өмнө очих ёстой. Хуулиар нотлогдох ёстой. За тэгээд лайв өндөрлөе доо. Энэ бол Батүршаахтайгаа сая бүтэнсээ өдөр лайв хийж чадаагүй. Үнээр амжсангүй. Дараагийн бүтэнсээс эхлээд лайв удаа хийх явна. Энэ иргэний боловсрол, нийгмийн боловсрол өөрсдийнхөө зүгээс хийж чадж байгаа хамгийн үнэт зүйл гэж ойлгож байгаа тэрийг. За одоо Нямбатарыг зайлуулъя нэ. Нямбатар угаасаа зайлах уу. Тэгэд энэ та зайлуул гэж чи надад хэлээд би тэрийг зайлуулаад явахгүй хоёулаа хамтран шүү. Бүгдээ хамтран шүү. Бидний хамтдаа хийх зүйл шүү дээ. За тэгэд энэ баяр хүрсэн хүмүүстээ баярлаа. За болгоомжтой байж бие бодороо авсан. За тэгээ ер нь бол бие бодохгүй яг үнэн хэлэхэд халуурч малуураад хамгийн бүч зүшин янгнаа явуулсан. Нэгэн гүйсэрэг явуулсан. Энэ уусаа дуусгах гэсэн ажил дууссан. Тэгээд Нямбатарыг зайлуулахын тулд бүгдээ хамт явна. Тэгээд чи хийгээд хин нэг нь явах ёсгүй. Би нөгөө альтруист шүү. Альтруист гэдэг чи юу юм гэхлээр бусдын өмнөөс өөрийгөө золиослж байгаа хэлбэх байхгүй. Дараа нь тэрүүгээр ялгахдаг. Манай тим хүмүүс их үүдэн шүү дээ. Би та нарын өмнөөс ч ихсэн сайт юм ярьж болохгүй байхгүй. Би өөрийнхөө өмнөөс ч ихсэн шүү надад. Би өөрөө ийм муухай нийгэмд амьдарч чадахгүй байсан бохгүй. Энэ муухай бохор орчныг хараад ойлгоцоход хідээж ажиллаад дуугаа явж чадахгүйсэн учраас би ч ихсэн бохгүй. Би та нарын төлөө ч ихсаагүй. Би өөрийнхөө төлөө ч ихсэн шүү. Нямбатарыг огцруулах гээд оролцох юм бол би бас өөрийнхөө эрх ашигын үднээс л оролцсон. Түүнээс хин нэг нь намайг хүчээр оролцуулж чадахгүй, хин нэг нь намайг заад тушааж эсвэл хин нэг нь надад мөнгө өгөөд нэмэргүй. Надад энэ Улаанбаатарын яг эндээ бол энэ гудамж талбай дээр хийж байгаа бүх үйлдэл таалагдахгүй байгаа. Энэ тэг хийж байгаа бүх үйлдэлүүд нь хүний эсрэг болчиход байна шүү дээ. Энэ Улаанбаатарчуудын эсрэг болчиход байгаа байхгүй. Хөдөө орон нутгаас орж иж байгаа машин техниктэй хүмүүс тэр татвар матурч гэдэг юм уу, энэ машин унах эрхчлүүд нь халдж байгаа хэлбэрч гэдэг юм уу гэдэг. Маш олон зүйлүүд нь ерөөсөө таалагдахгүй байгаа. Нямбатар дөнгөж одоо Улаанбаатарын хотын дарга болол жилмэл болсон гэж бас бити уянгалаараа яг өндөө болох тэр Монгол Ардын нам бид хариуцлага тооцохдохгүй ярина шүү дээ. Монгол Ардын нам өмнөхөө болуулаа, тасархаа болуулаа ямар ч сөрөг хүчингүүгээр 8 жил засгалсан шүү дээ. Энэ оюун улсын засгийн газар шалгаа байхгүй. Сая ингээ хамтарсан засгийн газараа сөрөг хүчингүү байсан. Тэ? Харин одоо сөрөг хүчинтэй болох зам руугаа явж байгаа. Жинхнээсээ сөрөг хүчинтэй болно. Иргэд харин сөрөг хүчний манлайлалыг гаргаж иржээж арчсан нам хөдөлгөөнд орж үнэхээр ингэж явсан. Энэ бас ганц гудамжнаас ингээд хүмүүс чигсэж байгаад хийчихсэн ажил биш. Арчсан намын маш олон үжил санаан дээр байдаг, тэр хатуу итгэлийн өмчлөлийн төлөө хичээдэг, зарчим дээр байдаг энэ улс төрчдийн бас нөлөөт үнэхээр байгаа. Би Лодо самбуу, Баярмаа, Сэнгүүн, за Бямбсүрэн, Цогтгэрэл, Тэмүүжин, тэгээд манай Ган Батах байна, Битаа Ган Бах маань тий. Энэ олон хүмүүсээрээ баярлж байгаа, бахархаж байгаа. Тэгэд энэ сая арчлан намыг тэр улсын хурлдах бүлгийн гишүүд манлайлал үзүүлжээж Халтмаагийн Баттуулгын явуулга, Ган төмрийн явуулгыг бол тоогноос дууссан шүү дээ.
Тэгжээж оюун эрдэнэ засгийн газар унах бас бодит том хөшүүрэг нь болсон. За тэр манай Чиндээ байна. Чимэддэрч маань байна. Үнэхээр мундаг мэдлэгтэй би бол айгүй хүндэлдэг эдийн засгийн ухаанаар бол манай даваад орчих байна тий. Айгүй олон хуульчид байсан. Зөндөө олон хуульчид бас маш олон талаас ингээ хууль эрх зүйн талаас зөвлөж тусалж байлаа. За мэдээж миний одоо хамт дотор нь ингээ байдаг Клабхаус эрхчлөөний маань найзууд байна. Эрхчлөө төвийн маань үүсгэн байгуулахад ингээ хамт одоо хүртэл ингээ хамт явж байгаа эрхчлөөний санаанд нийтлэх найзууд маань байна. За хамгийн чухал хүн бол миний Чимбат ах байна. Тэ би яг үннийг хэлэхэд 2-3 жилийн өмнөөс 3 жил гарын одоо 4 жил рүү орчиж байгаа ч юм уу. Тэгээ ковид үеэс шүү дээ. Ковидын дараах бас Чимбатхыгаа энэ лекцүүдийг сонсоод байсан. Тэгээд ер нь бол тэрний дагуу маш их номнууд уншчлаа. Ямар номнуудыг унших ёстой гэдэг зааж өгч байгаа гэдэгт би судалсан. Бидний нүдийг нээж өгсөн ахтай баярлж байгаа. Энэ нийгэмдээ итгэлээ би өөрөө алдаж байсан. Улс төрчин угаасаа ийм байдгийм байна. Нөхөр байдгийм байна гэдэг тийм гүн бат ингээд цөхрөл рүү орцсон явж ирсэн байна. Тэр үедээс ингээд бидний ингээд нүдийг нээгээд маш олон залуучууд туслаад сургаад явсан. Ахыгаа бол би одоо хамгийн халуун тутмаар дуусгах ёстой. За тэгээд ер нь бол сайн цаг ирдэггүй авчирдаг. Энэ бол маш гүн гүнзгий үг. Сайн цагийн төлөө энэ эрүүл нийгэмд амьдрахыг хүсэж байгаа бол бүгдээрээ идэвхтэй хамтарч зүтгэж дэмжиж явж нэг бүтээдэг. За тийм болохоор одоо дараадаа энэ нийгмээ эрүүл болгохын төлөө нийгэм болохгүй байгаа муу мухай асуудлуудыг шийдэхин төлөө бүгдээрээ хамт байх ёстой. Тэгээ энэ эрүүл ухааны талаар төлөө өдөр болгон ярилцчих ёстой. Та улс төрөөс хол байх тусам улс төр таныг идэж яадаг гэдэг чинь тэрийг хэлээд байгаа. Тэгээ татвар гэдэг дээр бас нэг сайн ойлгох хэрэгтэй шүү. 10%-аар татвар тавигддаг шүү. Тэгээ нөөцийн татвар гэдэг. 1500 байсан шүү дээ оюун эрднийг ерөнхий сайд болж явах талах. Одоо хамгийн багадаа 3500 болсон байна. Тэгэхээр 1500 байсан татврын чи үед та 154-ний татвар талхны 1500 та 154-ний татвар төлөөсөн байхгүй. Одоо 3500 та 354-ний татвар төлж байгаа. Хамгийн энгийн логик нь эндээс эхэлнэ. Хүн болгон татвар төлж байгаа. Гэхдээ яг сая энийг ингээд нэг жоохон ингээд торомжлуулахын төлөө улаарж байгаа торомжлуулж байгаа яар энэ 3500-ын талх чинь маш хурдтайгаар дахиад нэмэгдээдсэн байхгүй. Одоо ч дахиад нэмэгдэнэ л дээ. Дахиад нэмэгдэн энэ болоог байгаа. Эдийн засгийн аюул том цохилт Монгол руу орж ирнэ. Энэ болоог байгаа. Энэ баг 2-3 жил үргэлжлэн энэ цохилтоо бид ямар ч даван тулахаас өөрөө сонголт байхгүй. Энийг тойрч авах ямар ч аргачлал болсон. Тэгээд яаж айтайхан цохилт багтаагаар давж гарах вэ гэхэд тэгэхээр энэ болж байгаа процессыг хурдтай хийж байгаа хурдын сар болсон байхгүй саяын үйлдэл бол. Хүмүүс зогсоосон хэлбэр биш. Ингээл өөрчлөгдөхгүй. Одоо энэ хүмүүсийн хийсэн энэ нийгмийг устгасан энэ хүний эсрэг болгосон нийгмийг буцаагаад хүндэн зориулдаг болгож өөрчлөхийн тулд бидэд хугацаа хэрэгтэй. Аюул хугацаа хэрэгтэй. Тэрийг бид нар өөрсдөө ойлгодог болоод нэрээ энэ дарга биднээс хамаардаг юм байна. За энэ би энэ төрийн төлөө боож өгдөг охтон биш юм байна. Энэ татварт би дарлуулж болдоггүй юм байна. Энэ орон нутагт ч юм уу энэ миний энэ иргэн тойрны энэ эрүүл аюулгүй орчныг би өөрөө сонголцдог юм байна. Энийг дарга шийддэг юм байна. Энэ зүйлүүд рүү ороход бас хугацаа ордог. Хүмүүс хүлээж авах тэр жишээ нь орон нутгийн бие даасан байдлыг хүмүүс хүлээж авч ойлгоход аюул хугацаа ордог. Жишээ нь одоо иргэний хяналтын нийгэм бий болчихсон бол иргэний хяналтын нийгэм бий болчихсон бол өнөөдрийн оюун эрдний хүүгийн энэ олон нийтэд гарч ирж байгаа энэ чинь зардлуудаар нь гарч ирсэн гинтгийн шинжтэй үйлдэлүүд байхгүй. Яагаад гэвэл нөхөр өөрөө жилийн орлого нь 240 сая гэр бүлтийн орлого нь ингээ 240 сая байдаг шүү дээ. Тэгэхэд хэдэн тэрбумын зардлууд гараад ирж байгаа байхгүй. Тэгээд ахтмахтайгаа нийлээд авсан машин техникийн тансаглал мансгал. Энэ их олон юм болно. Хэрвээ иргэний хяналтын засаглал бий болцсон бол энэний араас явдаг субъектүүд бий болчихдог байхгүй. Хувь хүн явахгүй. Энэ миний ажил биш байсан байхгүй. Энэ таны ч ажил биш байсан. Энийг хийдэг хууль эрх зүйн орчноор нь бий болчихсон бол энэний араас хөөцөлдөж тэрнгээрээ хоолоо олж амьдрдаг ийм хэцүү тогтолцоо болчих. 44 их найдны хулгайн араас
маш олон тийм төрийн бус байгууллагууд өөрсдөө хоорондоо өрсөлдөж явах гэсэн юм байна. За дараа нь тэр байгууллагууд яадгүй гэхээр оюун эрдэнэ шүүхийн өмнө авч нотлно. Одоо авилгатай тэмцэх газар чинь прокурор шийдвэрлэл тэгэл ингээл завхрал удаараа яваад байгаа шүү дээ. Процедур нь тийм шиг харагдаад байгаа. А тэгвэл хувийн хвшлэрийг хийгээд эхлэх юм бол асар хурдтай явна. Авилгатай тэмцэх газрын 10 жил хийх ажлыг хувийн хвшлэрийн жилийн дотор 2 жил энэ. Дэлхийд дээр байдаг амар олон том ийм авилгалууд байсан юм. Гэтэ мөнгөн дүнгээрээ одоо ингээ харьцуулга гарах юм бол Монголын хол нэлээд дээгүүр толгой цохоод эхэлсэн шүү дээ. Одоо энэ Монголын энэ улс төрд болсон нийгэмд болсон энэ муу жишгүүд одоо удахгүй дэлхийн олон улсын улс төр судал, нийгмийн ухаан судлалын тэгээ эдийн засгийн чиглэлийн амар том кейс жишээ болно. Бид нэр Африк гэж яриад байдаг. Африк чинь 57 улс байдаг. Тэр 57 улс төр одоо нэг 13 улсын эдийн засгийн нийгмийг ингээ устгадаг кейсүүдийг тус-тусдаа олдохтой байдаг чинь. Ингээ задлж хооронд нь харьцуулж ярьдаг байхгүй. Их сургуулиуд, дэлхийн түвшний их сургуулиуд ийм асуудал үүсдэг шүү гэдэг. Тэгэхээр энэ олон зүйлүүдийг бид нар ойлгохын төлөө энэ нийгмийн талаар ярилцах хэрэгтэй. Та маш мундаг эд шүүж болно, маш мундаг инженер, барилгын инженер гэж би одоо өөрөө авто инженер ш барилга уул ухаан бизнес насаараа уулахын ажил хийж байгаа. Би удам давцсан уурхаач юм. Манай аав Эрдэнэ төвд дээр хаагдагч. Анхны би Лос Анжелос ирсэн. Яг би ингээ удмаад байгаа юм. Яг тэрэн шиг тухайн мэрэгжилтэй хүмүүс мундаг байхгүй. А тэр нь нийгмийн шинжлэх ухаан, улс төрийн шинжлэх ухааныг ойлгодог гэсэн үг биш. Биш энийг судлах хэрэгтэй юм билээ. Би сүүл судалж учрыг нь ойлгох шиг байсан. Яг энэ Чимбаах манд тусалсан байхгүй. Яг тэр ганцхан надад туслаад байсан биш. Маш олон залуучууд тусалсан. Над шиг одоо бидэртээ ингээд нийлээд ингээд эргчлөө ярьдаг. Ингээд Club House-ийн өрөөнд зөндөө олон хүмүүс байгаа. Ярьдаг хүмүүс ч байна, сонсдог хүмүүс ч байгаа. Айгу олуулаа. Ер нь Club House чинь нөгөө ковидын үед амар идэвхжэлтэй байж байгаа буураад одоо идэвхтэй ажилтдаг ерөөс нь цөөхөн дөрөв өгөхгүй банкын тогтмол ажилтдаг. Мэдээж нөгөө Оросын их орончд байгаа шүү дээ. Монголын их оронч шихгүй. Оросын их оронч. Тэр хүмүүс дөрөс нэг өрөө байдаг. Бүгднгийн анализ гэх. Тийшин ч гэсэн орж сонсч үзэх хэрэгтэй. Тэр хүмүүс юу яриад байгаа. Манай өрөөнд орж иж байгаарай. Club House руу. Тэр Club House-ийн тэр өрөөнд улс төр нийгэм талаар өдөр болгон тасралтгүй ярьдаг. За олоолаа байдаг. Би тэгээд энэ олон найзуудаар бас бахархдаг. Миний найзууд бас амар ахтуу ихтэй юм шигтэй. Энэ үзэл санаа, улс төр нийгмийг судлаад бас маш цаг зав зарцуулаад явдаг. Тэгээд нэг юм байна да. За тэгээд анхны амжилтаа байгуулсан огцрох амархан жагсаалтын баг хамт болно. Тэгээд энэ олон өдөр цагтар жагсаалт байгалийн хамт ингээд өдөр болгон жагсчихсан үг үзүүлэлтөө илэрхийлжсэн. За тэр өчтөрийн хамгийн төгсгөлийн хамгийн хүчтэй цохилтон дээр ирсэн хүмүүс. За тэр нөгөө сөрөг жагсаал гарч ирээд маш их хүнд байдалд орж яхад ингээд иргэдийн ингээд маш их олон хүмүүс ирчээд тэр сөрөг жагсаалаас хамгаалж ирсэн, аавраа үүсгэжсэн. Тэр бүх зүйлд оролцсон хүмүүст үнэхээр баярлаж байна. Бүх хүмүүсийн оролцоо байж энэ бий болсон. Гэхдээ тэр бүх хүмүүс хинч хинээч төлөө ажиллаагүй шүү. Хинч хинээч төлөө бас жагсаагүй. Бүгд өөрсдийнх нь төлөө явсан шүү. Би та нарын төлөөс өмнөөс жагсан гэж хэлж байгаа хүмүүс бол альтруист тий. Тэр хүмүүс айгүй хорлонтой хүмүүс гэдэг. За тэр өөр нийгмийн өмнө өөрийгөө солилцох бол буруу. Харин буруу нийгэм дотор хүлцэнгүй номоо маанагдууч юм шиг амьдрах бол хамгийн буруу. Бүр буруу. За тэгээд жоох уртхан лайв хийчлээ. Ер нь лайв хийжсэн зүг юм байна лээ. Хийж байхгүйгээс болж буруу хүмүүс энэ улс төр нийгэмд ороод байгаа. Нэрээ нэг сая нэрээ намтад нэрээ нэг сүүлийн жил гаруй хугацаанд маш их хүмүүсийн асуулт сонирхдаг нэг асуулт байдаг. Гэхдээ хүмүүс ч бас надаас зарим хүмүүс нь шаардаад идэг нэг зүйл байдаг. Намайг улс төрт орно яа гэж яриад байгаа. Эсвэл чи улс төрт орох гээд байна гэл. Эсвэл чи улс төрч болох гээд байна гэдэг. Баян ярьдаг. Би улс төрч болохгүй. Би үнэхээр болохыг хүсэхгүй байгаа. Би улс төрч болж өөрийнхөө иргэний эрхээс татгалзахыг хүсэхгүй байна. Би улс төрт очиж
энэ гэр бүлээ та нарт танилцуулж бүгднгийн нийл тод болохыг хүсэхгүй байна. Миний хүүхдүүд надаас болж тэнд очиж хин нэгний хараанд амьдрахыг хүсэхгүй байна. Миний хувийн орон зай тэнцэнэл байж байгаа. Би хувийн орон зайгаа хамгаалахыг хүсэж байгаа. Би харин улс төр нийгмийн боловсролын талаар чадах мэдэх сурсан мэдсэн бүх зүйлүүдтэй хүмүүстэй хуваалцах төлөө хичээх болно. Энийг бол би бол харин хийх төлөө байнга оролцгүй. Улс төрт орцсон байгаа улс төрчдийн хийж байгаа буруу үйлдэлүүдийг би хүмүүст маш энгийн хэлбэрээр харагдуулж зааж засаж өгөх тийм оролцоотой л явъя гэж байгаа. Тийм болохоор би улс төрч болохгүй. Би улсын их хурлын сонгуульд нэр өсөлдөхгүй, орон нутгийн сонгуульд өсөлдөхгүй. Арчилсан нам маань надад боломж олгоод үндэсний бодлогын хорооны гишүүн болох юм бол би тэнд ормоор байна. Би арчилсан намын улс төрийн зөвлөл дотор орж суумаар байна. Арчилсан намын улс төрийн бодол зөвлөл дотор би арчилсан намынхаа үнэт зүйл үжил санаа энэ зарчим дүрмээ би хамгаалж суухын төлөө би хичээмээр. Би арчилсан намын бодлогын төвшөнд бол би тэнд байгаа бүх гишүүдтэйг мэтгэлцэхийг хүсэж байна. Мэтгэлцэн гэдэг чинь хэрэлдэн зодтолтон тангагдсан үг биш. Улс төр өөрөө дандаа мэтгэлцэн дотор байдаг. Би тийм юм бол хүсэж байгаа. Энэ бол миний хүсэл мөрөөдөл мөн. Тэрнийхэн төлөө бол би бол нийгмийн өмнө өөрийгөө дэлгэхийг хүсэхгүй байгаа. Би улс төрч болохыг хүсэхгүй. Би надад бол яг ингээд төрийн ингээд ажил санд болгож ирсэн. Яг үнэ хэлбэл зөндөө болгож ирсэн. Тендер мэндээс санд болгодог. Би оролдоггүй. Авах дурггүй. Тэгэхээр тэнд надад бити санаа зовоороо бас бити намайг шахаараа би тийш явахгүй. Би явахыг хүсэхгүй байгаа. Би угаасаа годомжинд гарч шасарч дурггүй. Үнэхээр дурггүй. Би маргааш Нямбаатарыг огцруулах шасарлыг хийхийг би хүсэхгүй байгаа. Би үнэхээр дурггүй. Гэтэ бүр арга тасраад энэ нийгмийг бузруулж байгааг би зүгээр төвчж чадахгүй учраас сайн гарсан. Би өөрөө амар их ажилттай байж байгаад ажиллаж хийж чадахгүй байгаа. За ингээл ах юм тайлбарлаад бол яриад ах юм байлээ. Ингээд шууд өндөрсөн дээр баярлаа. Тэр 20 орчим хүн үзэж байгаа. Цөддөг юм байлээ. Анх хүн үздэг байсан шүү дээ. Хийцэн бичлэгийн ч үздэг байсан. Дараа зөндөө хүмүүс үздэг. Би баярлаад байгаа. Тийм болохоор би айгүйх урам авч байгаа шүү та нараас. Баярлаа.